Орой минь үзэгчтэй олон форум хэлэлцүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр бид юмнуудад ямар сэдв хүндээ авч ярилцах вэ гэхээр за олонний анхаарлын төвд байгаа. За дэлхийд ганцхан Монгол мазаалаа баавгаан талаар за эргэн тойрондох асуудал за мазаалаа баавгаг одоо хэрхэн судалгаа хийдэг юм бэ гэсэн одоо тодорхой мэдээлэл өгөхөөр одоо студид одоо зочноо уран оролцуулсан байгаа юм а. За биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Хамглан манай студид хүрэлцэн ирсэн байна. За улмаараа хүрээлэн борчин байгалийн нөөцийн газрын мэрэгжилтэн онон за биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан одоо ярнаар хүрэлцэн ирээд байгаа юм а. За та бүхэндээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгэхээр бас олонний анхаарлын төвд одоо яалтчгүй одоо Монгол мазаалаа баавгаал анхаарлын төвд байгаа. Тэгэхээр яг Монгол мазаалаа баавгаа маань баавгаа одоо яг ямар төрөл зүйлдээ багтдаг юм бэ? За Монгол мазаалаа баавгаа маань манай Монгол улсад хэдэн толгой байгаа юм болоо? Мазаалаа баавгаа гэдэг маань одоо энэ манайд одоо хоёр зүйлийн баавгаа байгаа гэдэг тооцогддог. Ой хөрөн баавгаа. Мазаалаа баавгаа. Энэ бол төрлийн хувьд бол нэг төрөл Ursus гэж одоо латин нэрээр Ursus arctos гэдэг хөрөн баавгаар нэрлэдэг. Энэтэй нэг төрлийг гэхдээ салбар зүйлийн хувьд бол одоохондоо генетикийн судалгааны үндсэн төрөл одоо баримталж байгаагаар нь Ursus arctos Isabellinus гэсэн тийм салбар зүйлд хамрагддаг. Цаашдаа бол бүр наривчлсан судалгаа хийгдэж байгаа. Одоогор тэгэхээр яг манай Монгол улсад маань за яг тодорхойлоод байгаа зүйл нь бол дэлхийд ганцхан гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг манай Монгол улсад яг 22 тонны яг байна уу байхгүй байна уу энэ талаар бас тодорхой иргэдэд бас мэдээлэл өгөхгүй юу. Иргэдүүд бас яг тодорхой мэдээлэл авахгүй бас байгаа. Яг ингээл шуумаар яваад байгаа байхгүй нэг тодорхой мэдээлэлгүй. Тэгэхээр ер нь дэлхийд ганцхан гэдэг мазаалаа баавга гэж нэлээх яригдж байна л да. Тэгэхээр энэ дэр нэг тодруулга эдгээр мазаалаа баавга англи зүй асуудал маргаантай байгаа. Яг бие даасан зүйл мөн үү эсвэл дэд зүйл үү гэдэг дээр бол маргаантай хараахан шийдэгдээгүй. За энэ талаар манай одоо судлаач минь ярих байх. За харин дэлхий дээр байгаа одоо баавгаан төрлүүдээс говийн юм экосистемд амьдардаг юм бол одоо манайд байгаа мазаалаа баавгаа юм. Тэгэхээр мазаалааг ховордож одоо амтны чагсаалтанд хэдий оруулсан юм бол яг энэхүү одоос мазаалаа судалгааг үйл ажиллагааг яг хэдэн оноос хийж эхэлсэн юм болов? Ер нь тоо толгойн төрөний асуултан дээр юм хэлэхэд одоогоор бол мэдэгдэж байгаагаар генетик судалгаагаар бол 22 за тэгээ 30 орчим мазаалаа бол байна гэсэн юм дүн шинжилгээ байгаа. Гэхдээ энэ бол одоо яг 20 хамгийн бага тоо юм. Цаана бас төдий хэмжээний мазаалаа баавгах боломжтой юм. За мазаалаа баавгааг бол 1953 оноос ардын хурал гэж байдгаас бол тархан цаазтай амьтан болгож бол дархлаа хамгаалж эхэлсэн. За үүнээс хойш бол 1987 он 1997 оны улаан ном гэж нэрлэдэг манай ардтан бол иргэд бол нэлээд сайн мэдж байгаа. Улаан номонд бол бас нэг ховор ийм статустайгаар орсон зүйл амьтан байгаа. За 2002 оны амьтны тухай хуулийн дээр бол нэг ховор амьтны чагсаалтанд орсон. Өөрөөр хэлбэл нэг ховор амьтныг бол одоогийн бол амьтны тухай хуулиар нэг ховор амьтныг улсын хурлаас баталдаг. Одоогийн бол 19 зүйл амьтан бол Монгол орнд нэг ховор амьтны чагсаалтанд байна. Түүнээс хүүхдээ амьтдаас бол нэлээд мазаалаа баавга хамгийн бага тоотой байна гэж судалгаа гаргасан тийм ээ. Тэгэхээр энэхүү одоо мазаалаа баавга маамнанд яг аль нутаг бүсээр оршин илүү их оршин амьдарч байна тийм ээ. Сүрэглэж амьдард юм уу, үгүй бол ганцаар амьдард юм уу? Энэ одоо амтны тоо толгойг яаж тогтоох боломжтой байдаг нь судалгааны талаар бас танилцуулахгүй юу? Энэ мазаалаа баавга одоо говийн их дархан цаасд газар энэ А хэсэг гэдэг. Одоо Алтайн цаад говьд Атсингс, Зэгс цагаан богд, Шар улсны нуруу, Эдрингийн нуруу гэсэн одоо энэ говийн их дархан газрын А хэсгийн нутагт байдаг. Энд бол одоо 50-60-аад оны үед л бүр наашаага юм ээж уул Эдрингийн нуруугаар байсан. Тэгээд тэр Баян тоорон тэр их бүрдийг 50-60-аад оны үеэс л хүн эзэмшиж эхэлснээс мазаалаа баавга тэнд байхгүй болоод газар нутаг нь одоогийн байдлаар л 5 дахин нэмэгдсэн. Тэгээд тоотлогоо үед тэр 60-аад онд бол манай тэр үеийн ахмад эрдэмтэд одоо активч болдгоо маань Дулан Цэрэнгаан тэр үед бас хээрийн судалгаа гээд улмөр тэр одоо бажиг нухсан улмөр баас тэгэл ичээ хүн амтны ам мэдээг үндэслээд бас л нэг 25-аас 50 толгой мазаалаа энэ нутагт байх болцоотой гэсэн тэр судалгааны
бүтээл хэвлүүлсэн тэн дээр дурдсан байдаг. Тэгэхээр энэ дээр нэмэлт генетикийн судалгааны аргаар хамгийн сүүлийн мазалаа баавын тааталгааг 22-оос 31 гээд нэг шинжлэх ухааны үндсэлтэйгээр яг бодгол алга өөрсдийн генетик тийм тогтцтой тэрийг бол генетик аргаар илрүүлж 22-оос 31 гэж гаргасан байна. Тэгэхээр энэ генетик аргаа яг тогтоож байгаа 22-оос 31 гэж тогтоож байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо яг яаж судалт юм бэ? Ямар арга судалгааны үндсэн дээр одоо ингэж гаргаж ирд юм бол ер нь судалгааг яг ямар үйл явцтайгаар хийд юм бэ? Тэр талаар бас тодорхой ойлгуулж өгөх зүг. Яг бид нар болохоор энэ судалгааг хийгээд 2 жилийн хугацаанд 2008-аас 2009 оны хугацаанд дээд цуглуулах ажлыг хийсэн. Тэгээд дээжээ бол 1000 гаруй усны дээж тэр мазалаа баага ирдэг гол ус цэгийн ойролцоо яг усны дээж авах өрхийг байгуулад тэгээ мазалаа баагааг ирэх үедээ усныхаа дээжийг үлдээн. Тэгээд усны дээжээ ингээд цуглуулж аваад Канада улсын зэрлэг амьтны олон улсын генетикийн судалгааны төвд энэ генетикийн судалгааны ажлыг хийж гүйцэтгсэн. Тэгээд яг тааталгааг ингэж генетик аргаар тогтоосон. Тэгээ энэ маань тэгээд 22 гэдэг тийм ээ. 22-оос 31 л гэдэг байна. Энэ маань бидний мэдсэн л яг тэр 15 ус зэг дээрээс л усны дээж авсан. Үсээ үлдээсэн мазалаа баавал тоо. Тэр нь үсээ үлдээгээгүй. Мөн дээрээс нь одоо нялхван брууштэй ивш энэ нутгаар ирнэ орж ирдэг. 2 жил ахсын дараа орж ирдэг байхгүй. Тэр юунд 15 ус зэг дээр бид нар бас хөдөлгөөн мэдрэгч автомат камерууд тавьсан зургийг авдаг. Одоо тэр нь чинь нэг 3-4 мянган зураг авагдсан. Тэр дотор л ерөөсөө нялхван брууштэй ивш ерөөсөө зураг авах болтгоо. Жил ахсын дараа л бамбруушаа дагуулсан. Тийм ившнүүдийн зураг таарладаг. Тэгэхээр бидний мэдэхгүй өөр тэр их удам говьд бидний мэдэхгүй тэр ус зэг амьдрах орчинд бас өшөө хэдийн хэмжээний байгаа гэдэг нь бол тодорхойгүй. Одоо 2-300 ч байж магадгүй тийм ээ. Тэгвэл бидний мэдж байгаа хамгийн бага тал 22-оос 31 толгой. Тэрнээс дээш байна л гэсэн л тийм л ойлголттой байна. Тэгэхээр мазалаа баавга манууд яг ямар одоо тийж хоолт ижилэр өөрийгөө зогоодог юм бол тийм ээ. Дээрээс нь хамгийн үлсгэлүү энэ хидэд байд юм бэ? Үржлийн үе шатныг одоо хидэд явагддаг юм бэ? Тэгээд бас хідэн тооны бас өөр зүйлцаагаад тийх боломжтой байд юм бол. Биологийн талаар маш л олон асуултыг асуучлаа тийм ээ. Энэ идэгчтэй жилийн хувьд бол одоо мазалаа баавга гэдэг баавга маань ерөөсөн мах идэгч тамтны багт хамрагддаг шүү дээ. Одоо энэ чон үнийг ярс одоо 90 центр гэл мах идэгч тамт. Гэхдээ үл энэ дэлхий дээр 8 зүйл баавга байдаг. Энэ дотроос одоо яг цэвэр мах иддэг нь бол одоо туйлын цагаан баавга л байгаа. Бус байгуунууд бол холимог идэгчтэй. Одоо мах идэн дээрээс нь ургамлын гаралтай үр жимс самар иддэг. Мазалаа баавга бол бас л тэрнтэй адилхан. Шүдний арааны бүтцэж гисэн ер нь тэр ургамлын иж идэхтэй илүү цохилдсон тийм бүтцтэй болж хөрсөн байдаг. Энэ говийн одоо хамгийн гол иж нь бол бажуун гэдэг ургамл байдаг. Энэ бол одоо хангаад ургадаг одоо хүн болгоны мэд гişүүн гэдэг ургамл байдаг. Тэр нь тэнийг төрлийн тийм говьд ургадаг нэг зүйл. Тэрний үндсэнд тийм ахлаг тийм үндс байдаг. Тэрнийг ухаж ихэдэг. Дээр үед тэр нутгийн улсад ярьдаг. Энэ бажууны үндсийг дээр үед тэр нутгийн хүмүүс ухаад тэгээд хатааж гоод нүдэд гурил болгож боорц хийж иддэг. Зүгээр тэрнгээр ухаад шууд тосонд хэрчиж ингэж хийгээд иддэг. Тэр гурилын ланттай л тийм. Тэр нь гол тижэл. Дээрээс нь одоо ургамлын говийн одоо хармаг зээргний жимсийг яг тухайн үед боловсрсан үед нь түүхий ахт нь ерөөсөө идэхгүй. Яг боловсрсан үед нь иддэг. Яг тэгэл хүүхч нэг үзм идчих тэрэ үзмээ бэлцсэн баадаг штэ. Яг тэрнтэй ижилхэн харамгийн жимс идэл бас бэлцгэрээр нэгэл баацсан байдаг. Зээргний жимс идэл ингээл баацсан байдаг. Тэгээ дээрээс нь янз бүрийн үүсэлэг ургамлууд одоо говьд ургадаг хүмүүл гэдэг одоо Монгол сангин гэдэгтэй юм. Тэрнийг идэн тэгээ дээрээс нь ялган янз бүрийн үүсэлэг ургамл идэн баян мөрдүүдэд зэгсний навчнууд идэн ийм голдол өвсөн тижилт. Дээрээс нь бол тэнд одоо том тийм амьдтыг нэг барьж иддэггүй. Барьж чаддаггүй. Жижиг мэрэгчдийг барина.
зүгээр нэг шархтж гимтэд үхсэн том амт холон арсуулт аргал янгрийн цэг зэмэр хоолно. Тэр одоо баасанд ингээд яахт бол тэр амттын бас үс ялгас байж идэг. Тэгээ жижиг мэрэгчд гөрвөл могоо тэгэл ер нь шавжаар хүртэл хоолно. Тэгээ ялаа малаа тэр бүхэл ер нь идэж болох бүхэл ямиг л тэнд идээд л явж идэг л амт. Өвчлийн хувьд ер нь ямар байгаа юм бол яг сүүлийн одоо яг хэвлэл мэдээлэл болон мэдээлэлээр гараад байгаа судалгаагаар одоо мэдээлэлээр бол за 14 тонны толгой эрэхтэй бавгаа. За бусд нь болохоор ийм бавгаа байна. Тэгээд өвчлийн хувьд өвчлөл нь удаан байна гэсэн тийм мэдээлэл байгаа л та. Тэр за тийм. Тоо толгой холбоотой хэлгээд тэр ийм бавгаа 8 14 гэдгийг бид нэр тэр 22 бавгаа тодорхойлоход хүйсийн генетик тийм маркер ашиглаад тоо толгойг тогтоосон. Тэгэхэд 8 нэм гарсан. Гэхдээ энэ судалгаа яг цаана илүү 8 байх боломжтой. Төрөө хамгаалах хэлснээр одоо нэг ус цэгийн орчим хэрэв мазалаа байгаа бамруулштайгаа явж явах үедээ тэгээд ус цэгийн орчимд ирэхгүйгээр өөр газар ч юм уу яа тэгэхээр нөгөө энэ баавга ирэх үед одоо нөгөө нэг 90 баавга хэрэв тэр тэжээлийн цэгийн орчим байсан бол дайрах ч юм уу тиймэрхүү юунаас болгоомжлох үүднээс ийм байгаа бас тэр ус цэгийн орчим ирээгүй дээжээ үлдээгээгүй байж болно. Тэгээд яг ийм 8 ийм гэдэг бол яг тийм баталгаатай юу шүү дээ. Тэрнээс илүү байх боломжтой. Тэгээд бид нэр 22-оос 31 гээд статистик араар тэгж гаргасан байна. Тийм үржлийн үед нь болох тэр үржил нь бол одоо 6 сарын сүүлд 7 сард ороо хөөцөн болдог. Тэр үед одоо үр тогтох тийм юутай. Тэгээд тэрнийг одоо дараа жилийн хавар 2 сарын сүүл болтол тэгээд ичээндээ бомбруулшилдаг. Энэ л одоо хөрөн баавгаач гэсэн адилхан ичээндээ бомбруулшилдаг. Ер нь цагаан баавгаанууд ер нь ичээндээ төрдөг шүү дээ. Тэгээд тэрнийг нэг сар орчим ичээндээ байлгаж өгөхөөрөө тийжээж жугаад сарын дараа л тэгэл юу дагуулж явдаг. Тэгтээ ер нь голдуу тэгж их хол дагуулахгүй ерөөс ичээ орчим нь байж идэл тийм юм үржлийн юм. Тэгтээ энэ дэр жилдээ үл ер нь бидний яаж байгаагаар нэг юм хоёр бомброш гаргадаг. Тэг ихэрлэх нь тэр цагуурын нөхцлөөс идчихтэйжэл ариун тарах хүч сайтай л байх юм л ороо хөөцөн сайн орно. Тэрний үндсэн дээр ихэрлэлт олон болно. Тийм биологийн онцлог байдаг. Юуны хувьд бол ирэмийн харьцааны хувьд бол тэр түрүүний одоо ярьлаа. Тэр цөөхөн юм байна. Одоо ингээл ерөөсөө сэнх юм байна. Тэр үл тийм биш л те. Жилдээ одоо ер нь яг тэр жил хагас 2 жил болоод бомброошоо дагуулад орж ирсэн зургийг ингээд харахад бол зарим жил 5 бомброш тийм ээ. Тэр чи өмнөх 2 жилийн өмнөх бомброш энэ тэр 5 доото энэ тэр ялгадаж ингэж харагддаг. Тэгэл энэ үржлийн онцлог нь болох тэр жил өнждөг. Яагаад гэвэл энэ баавгаач нь бас араатай амтан болох тэр арслантай ижил зан төрхтэй. Өөр юм биш үрдлийг арслан чинь дэгдэг шүү дээ. Нэг сүргийн эргчин нэг бостууд нь дайраад сүргийн эзэн болчихгоотаа бүх тэр үрдлийн өөрөө барьцдаг. Тэгтэр нөгөө эм нь ороо хөөцөнд орж тэгээд тэр ирэмт нь өөрийнхөө үр удмыг үлдээх тийм байгалийн цогцолтолгоотой. Тэрнтэй адилхан баавгаач гэсэн бас л тийм. Тэгээд тэр бидний давсан тэр уурах үсний дээж цуглуулах юм тэр ус цэгүүд тэр орж ирдгүү тэр нэлхон броштой орж ирдгүү бас тэр нэг зан төрхийн хувьд тийм онцлогтой. Тэгээд нэгээс 2 жилийн дараа гэхтэр жил өнжид төрдөг нэлхон броосоо ер нь баг жил хагас дагуулж ивжээд дараа нь салдаг. Эсвэл 2-3 жилч дагуулж явдаг тийм тохиолдол байдаг гэж байна. Тэгэхээр энэ үржлийн энэ давтамж бол маш их удаан хугацаатай. Тэгээд жил 2 жилийн дараа нэг өвшүүл үрдэл гаргадаг. Тэгэхээр энэ үржил бол бас их удаан байдаг тийм байна. Энэ дээр нэг тоо хэлгээд бид нар одоо 2005 оноос 2013 энэ хугацаанд бид нар нийт 15 давтагдсан тоогоор 15 тэгээд 13 мазалаа бага барьсан. Тэгээд энэ ажиглалтаас ингээд одоо бамбруушны тэр мөр энтрийг ингээ харж байхад яг 99 оноос 2013 хүртэл ер нь
нийт 12 бамруулж төрсөн байх магадaltaй гэж бид нэр бас үзэж байгаа. Тэгээд энийг бол бас тэр автомат камерны тусламжтай. Тэгээд бид нэр барьж явах үед бас яг 2 настай бамруулж баригдчихсэн. Тэгээд бас ичээг нь хайгаад 2010 онд явж байхад бид нэр бас 2 бамруулжтай тийм юм харж исэн гэд. Тэгээ энэ бүх мэдээ харимтуудаар ингээд үндэслээд ер нь 12 бамруулж 99 оноос өдөө хүртэл төрсэн байх боломжтой. Тэгээд энэ нь юу хэлж ийм гэхээр ерөнхийдөө бол нөгөө бамруулшаа өөртлөө үлдээж чадчихна. Тэгэхээр популяц бол яг ингээд үржлийн хувьд бол ерөнхийдөө хэвийн яг ингээд байгаль цаг уурын нөхцөл тогтвортой үед илүү үрд төлөрхөг чанар сайжраад үржлээ хэвийн болж ийн гэж бид нар үзэж байгаа. За тэгэхээр би дараагийн асуултаа оны хичээсээ тавь гэж бодож байна. Монголын одоо байгаль орчны яам зам одоо манай мазаалаа байгуулах хамгаалах одоо төвшинг ажлыг одоо хизээнээсээ эхлүүлсэн юм бэ? Мазаалаа хамгаалах одоо энэ хүү ажил маань яг ямар төвшөнд явагдаад байгаа юм бэ гэдгийг тодруулж асуумаар байна л та. За хоёр судлаачид маань хэлж байна л да. Ер нь мазаалаа баавга хамгааллын талаар бас ч биологийн талын таны мэдхүйн талаар нэлээд мэдээллүүдийг бас хүргэж өгч байна. За энэ судалгаа бол ерөнхийдөө 2003 оноос 4 оноос олон улсын одоо байгаль хамгаалах холбооноос санхүүжилтээр говийн шүхэр зүйлийг хамгаалах төсөл хэрэгжсэн байгаа. За энэ төслийн хүрээнд бол дэлхийн олон улсын мазаалаа судлалын төвтэй хамтарч мазаалаан баавгын толгойг тогтоох одоо генетикийн аргаар толгойг тогтоох. За мазаалаан баавгын шилжилт хөдөлгөөнийг мэдэх. Өөрөөр хэлбэл мазаалаа баавга байршиж байгаа тэр 3 баян бүрдийн хооронд ер нь мазаалаа баавга шилжиж хөдөлж гэнэ гэдэг талаар ч бид өмнө нь одоо 5-6 жилийн өмнө мэдээлэлгүй байлаа. Бараг 2-3 баян бүрдээрээ популяц ерөнхийдөө салцсан мэн гэсэн юм таамаглалыг төвшүүлж ирсэн. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол нэлээд одоо бас мэдээлэл бол цуглуулсан байна. За ер нь бол мазаалаа баавга хамгааллын ажил бол энэ говийн их дархан газрын байгуулсантай шууд холбоотой. Говийн их дархан газрын одоо А, Б гэж хоёр хэсэг байдаг. Энэ дархан газрыг ямар зорилгоор байгуулсан гэхээр нэг ховор амьтны амьдрах орчныг хамгаалах, нэг ховор одоо мазаалаа баавга хулан адуу хавтгаа тэмээ гэсэн юм дэлхийд манай Монгол улсад нэг ховорцын амьтдын тоотлогыг өсгөх юм зорилгоор дархан газрыг бол байгуулсан байгаа. Тэгэхээр дархан газарт маань одоо ажиллаж байгаа нэг 12 байгаль хамгаалагч дархан газрын менежер одоо мэрэгжилтэнгүүд маань энэ мазаалаа баавга болон бусад зэрлэг амьтныг судлах, хамгаалах, биотехникийн үйл ажиллагааг авах гэсэн ийм ажлуудыг бол орон нутагт нь зохион байгуулдаг юм байгаамаа. За яг төслийн хүрээнд бол судалгаа шинжилгээний ажил нэлээд өндөр шатанд гарсан. За дээр нь мөн орон нутагт бол сурчлагын ажил бол нэлээд идэвхтэй бол хийсэн байгаа. За дараа нь бол энэ төслийн үр дүн доктортой болох энэ төслийнхээс гарч ирсэн амжилтаа одоо цааш нь улам дэлгэрүүлэх юм одоо зорилго нь бол мэдээж хэрэг манай энэ байгаль орчин ногоо хөгжлийн яамн дээр байгаа. За энэ үүднээсээ ч ер нь дээр нь нэг ховорцсон ялангуяа байгаль дээр одоо 50-аас доош тодорхойлолт бол байх шиг байгаа юм л да. Одоо тийм энэ амьтдыг бол хамгаалах нь төрийн шууд асуудал юм байна. Тийм учраас манай яамнаас энэ 2012 оны 11 сарын 15-ны төрийн нарийн бичгийн даргын зөвлөлөөр энэ асуудлыг бол авч хэлцээд 2000 ер нь дунд хугацааны ямар ажлыг хийвэл шаардлагатай гэдэг тодорхойлсон юм төлөвлөгөө боловсруулсан. За тэгээ мөн одоо 2013 оноос юуг нь хамгийн түрүү яаралтай хийх ажил байна уу гэдгээ тодорхойлж гаргажсэн. За үүнд бол 3 ажлыг бид багцлж хийж болно. За нэгдүгээрт бол ерөөсөө мазаалаа баавга ард иргэдмэн ч гэсэн асууж байна. Мазаалаа баавга юм цөөх юм бол үржүүлж болдгоо юм уу? Тэ тижээж гаршуулж болдгоо юм уу гэсэн ийм асуудлыг тавьж байна. Бид бол юуны өмнө нэгэн тоотлохоор юм байгаль дээр цөөхөн байгаа болохоор үржүүлэх ажил бол нэлээд эрсдэлтэй. Яг бол 50 одоо тэг мэдэгдэж байгаас одоо 30-аад тоотлоготой амьтны чи үржүүлэх чиргээд 4-ийн 1-2 хосыгч барьд юм уу те бамбарш барьд юм ингэж явж бас эрсдэлт орчих юм бол бас л нөгөө тоотлогоор цөөрүүлчих гээд байна. Тэгвэл ийм эрсдэл өндөртэй учраас эхний ээлжинд бид амьдрах орчныг тэтгэнэ гэсэн юм зорилтыг тавьж байгаа. За амьдрах орчныг тэтгэнэ гэдэг ямар ч гэдэг гэхэд ер нь говийн экосистем өөрийг ус чиг одоо ингээ хангамж муутай хатуу ширүү нөхцөл тийм болохоор ус чигийн хангамжийг одоо сайжруулах, задгаа ус цэгийг одоо нэмэгдүүлэх. За дээр нь мөн одоо мазаалаан баавгын байгалийн эдшиж тижэл болж байгаа ургамлыг таримлжуулах энэ ажлыг бол эхлүүлнэ. За мөн одоо сүүлийн 10 жилд огшоо орон нутагт маань энэ говийн тархан газарт маань мазаалаа баавгаа дээр нэмэгдэл тижэл тавьж байгаа
За одоогоор бол 15 цэг дээр бол нэмэлт хижээл тавьж байна. За энэ хижээлийн төрөлд бол яг хорголжин хижээл тий. За зарим жилүүд удаатай жилүүд одоо нэг өгсөн малын маха хатааж өгөх тий. За зарим сүүлийн 2005 онд энэ одоо бас өөр зэрлэг одоо гэрийн хижээгээр амтан зориулсан хижээлийг туршиж үзэх гэдэг юм тий. Ийм байдлаар нэг жилдээ нэг 5-7 тонн хижээлийг нэмэлт хижээлийг тавьж байгаа. Магадгүй хаврын нөхцөл ичээнээсээ гараад байж байгаа. Одоо хамгийн одоо өөхөө тий одоо алдсан байгаа юм туранхай тэгээ эцэгхий одоо хүчтэй ороо байгаа үеийн нэмэлт хижээл бол маш их нэмэр өгж байгаа гэж бид өдөр бол одоо үздэм байгаа юм. Магадгүй энэ өнөөдөр хүртэл тоотлого нь буурахгүй байгаа нь нэмэлт хижээлтэй бас тодорхой хэмжээний холбоотой л байгаа. Тийм учраас энэ нэмэлт хижээлийг бол бид одоо цааш цэгийг одоо нэмэгдүүлнэ. Одоо бол 15 цэг дээр тавьчаал 15 цэг дээр л мазаалаа баагаанууд биеэрэл те нэмэлт хижээл яваад байгаа. Тэгэхээр эндийг одоо доор хаяж нэг 20-25 болгоё. За дээр нь энэ нэмэлт хижээлийг ихэвчлэндээ аймгийн төвөөс ч юм уу Улаанбаатараас татаж болоод нийлүүлдэг байсан бол үүнийг орон нутагт нь цех байгуулъя. Ингэснээрээ тэр мазаалаа баавга амьдрах хүчинд ойр байгаа ард иргэдэд юм байна. Тодорхой тий 6-аас 8 өнийг нэг улирлын чанартай ч байж болно. Тийм ажлын байраар хангах нөхцөл үүснэ. За тэгснээрээ орон нутагт цехээ байгуулад ирэхээр нэмэлт хижээмэл юм одоо чанарыг сайжруулъя. Мөн одоо өөрийн өвтг нь одоо тодорхой хэмжээр багасна тий. Тэгээ орон нутагтаа ургамлын таримжуулаад тижээлээ бэлтгэе, боловсруулаад, савлаад одоо агуулад ирэх юм бол яг хүнд нөхцөлд бол хизээд л бэлэн байж ах юм одоо нөхцөл бол бүрдэх юм байгаамаа. За энэ ажлыг бол одоогор бол маама төрийн бас байгууллага мазаалаг авах Монголын алхам гэсэн юм төрийн бас байгууллага өөрийнхөө санаачлагаар энэ ажлыг бол хариуцсан хийхээр бол бид нартай бол гэрээний тохиролцоонд одоо шатанд бол явагдаж байна. За нөгөөтэйгөр бол өнгөрсөн 2012 онд мэргэжлийн анчтын нийгэмлэг бид буруулжтэй анчтын нийгэмлэг маань мэргэжлийн байгууллагатай нийлээд нэг ховор амтны одоо яг тэр мазаалаа баагаа байдаг говийг тархан газар дээр Баян-Онгор Говьалтай аймгийн нутагт нэг ховор амтны дахц дээр ус цэцгүүдийн судалгаа хийгээд хаана ус цэцгийг гаргах нь илүү боломжтой юм бэ гэсэн юм судалгаа хийсэн байгаа. За энэ судалгааныхаа үр дүнд тулгуурлаад бид одоо нэг 2 тонны одоо затгаа ус цэцгийг одоо бий болгохоор 2013 онд төлөвлөсөн байгаа. За ийм ус цэцгийг бий болгох нэмэлт хижээлийг тоог нэмэгдүүлэх чанарыг сайжруулах ийм ажил нэгдүгээр багц зорилгод явж байна. За хоёрт бол мэдээж соодлогоо нэг багассан учраас олон улсын болон стратегийн түншил бүхэн улс орны амтны хүрээлэн гэж байдаг шүү дээ. Одоо Монголд бол амтны хүрээлэн одоогор байхгүй шүү дээ. Зоо баг тийм болохоор бид нар ч гэсэн одоогор мэргэжлийн туршлагч гэсэн төдийлөл их биш дутмаг бай. Тийм учраас юм туршлагатай дэлхийн одоо тэр Бааван зоо парк гэж юм те эсвэл олон улсын тийм зоо паркт одоо Бааван бамбруу шиг ч гэдэг юм эсвэл одоо гаршуулан үржүүлэх байлаа генийг бол хадгалуулах юм асуудал явагдчихаа. За 3 дугаар багцаас зорилтын дээр бол манай нод баяр судлаач юм хийж байгаа энэ англи зүй асуудлыг ерөөсөө шийдвэрлэх дээр нь гений нөөцийг генобанкуудад олон улсын болон одоо дэлхийн бусад улс орны генобанкад эсийн түвшинд ч байж болно, өр хөвгөлийн түвшинд ч байж тэ одоо гэрээгээр одоо хадгалуулах ийм ажлыг бол хийхээр төлөвлөж байна. За баярлалаа. За олон форум хилэлцүүлэг та бүхэндээ бас Монголд одоо тоо толгойн цөөхөн болсон мазаалаа баагуун талаарх мэдээлэл өгч чадсан баха гэж бодож байна. Олон форум хилцүүлэгтэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ хэлэхэд хэсэг хормын дараа та бүхнийг бас санал хүсэлтийг сонсож 36 тэглөө 73 гэсэн одоо нээлттэй шууд утсыг бас та бүхэндээ нээлттэй одоо орхиж байлгаж байгаа юм шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр дараагийн асуултыг би оны хичээс асуумаар байна. За байгаль орчны яамнаас одоо ногоо хөгжлийн яамнаас гэж одоо тодтогч хэлээ тийм ээ. Тэгэхээр улсаас ирэн яг хэдэн төгрөгийг одоо зарцуул гэж мазаалаа байгуулах хамгаал гэж одоо мөнгө төгрөг төсвөлдөйм болоо. Жилд ерөн хэдэн төгрөгийг одоо мазаалаа байгуулах хамгаалгаад тийм ээ ашигладаг юм байна. Би 2013 оны төсвөлтэй холбоотой асуудлыг ярих гэлээ. 2013 онд мазаалаа баавгаа судалгаа за түүнд зэрэг тоног хөрөмж за тэгээд сургалт сурчлагын ажилд ингээд нийлээд 210 сая төгрөгийг бол төлөвлөж зарцуулахаар төлөвлөсөн байгаа. За үүндээс бол
За 60 орчим сая төгрөгийг бол Мазала баавгай судлалын мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх Мазала баавгай судалгааны ажлыг бол нэлээ одоо бас өргөжүүлэх, ийм тогтмолжуулах ийм ажлыг бол хийн. За 120 орчим сая төгрөг бол миний түрүүний ярьсан Мазалан баавгай амьдрах орчин дээр нөө хурд хүнсийг нэмэгдүүлэх, зориулын арга хурд хүнсийг нэмэгдүүлэх. За дээр нь одоо энэ хоёр судлаачид маань хэлээд байна шүү дээ 22 л бидний мэдчихээс 22-оор 30 байна. Цаана мэдхгүй бас төдий хэмжээний тоо байна. Их өргөн удам нутагт одоо дархан шилжиж хөдөлж амьдардаг болохоор энэ бусад газар нутагт нь одоо автомат камерыг тавьж одоо гэрэл зургийг авах тэ бичлэг өдр хийх ингэснээр бас тоо толгойдор бас мэдээлэл ирэх тоотлогоо бодит мэдээлэл гаргахад бас нэлээд дөхөн болно. За энэ ажлыг бол хийхээр байгаа. За мөн одоо 2 удаа гарна гэсэнтэй энэний төсөв болол төсөвлөгдсөн байна. За нэг одоогор бол 30 орчим сая төгрөгөөр бол сурчлагын ажлыг зохион байгуулах. За Мазала баавгай танин мэдэх одоо баримтат кино, богино хэмжээний одоо танин мэдэх шторк те ийм ажлуудыг бол сурчлагын ажлуудад төлөвлөж хийсэн байна. За өмнө нь бол мэдээж хэрэг би түрүү хэлсэн говийн их тархан газрын хамгаалтын захиргаа АС-ийн хамгаалтын захиргаа бол энэ Мазала баавгай хамгаалдаг шууд оролцдог. Тэгэхээр энэ хамгаалтын захиргааны жилийн төсөв байгаа. За мэдээж сүүлийн жилүүд энэ эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор за мөн одоо байгаль орчныг хамгаалах бас улсаас бол бас хөрөнгө мөл тодорхой хэмжээ гаргадаг болж байна те. Энэтэй холбоотойгоор жил өргөх төсвөл хамгаалтын захиргааны төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа. За тэгэхээр за дээр нь мөн Мазала баавгай нэмэлт хичээл дээр нэг 4-5 сая төгрөгийг бол төлөвлөж бол хэрэгжүүлж байсан юм байлээ. Тэгэхээр судалгаа хийж байсан хоёр судлаач нараас асуухад яг энэ батлагдсан одоо энэ хүү төсөв маань яг судалгаа хийгдэг хүрэлцдэг байсан уу тийм ээ? Ер нь Мазала баавгайг одоо судлахад яг хүндрэл бэрхшээлтэй талууд нь юу байсан бэ? Энэ судалгаа дээр бол одоо яг онцгойлон Мазала баавгайг судлах судалгааны тусгай баг ингэж гарч ирсэн. Энэ үл ерөөсө 2004 онд энэ говийн тархан газрын хэсэгт нүүбийн ихгүй шөхөр зүйлтүүний экосистемийг хамгаалах гэсэн юм төсөл хэрэгжиж ирсэн. Энэний үндсэн дээр л 2004 онд анх олон улсын судлаачид Мазала баавгайн тухай Улаанбаатар хотод Мазала баавгайн тухай юм хурал зохион байгуулсан. Энэ дээр Монголын говьд ийм баавгай байдаг, ийм цөөн тоотой байдаг. Энийг одоо судалж хамгаалах шаардлагатай байна гэсэн саналууд гараад энэ их говь төслийн хүрээнд бол санхүүжигдээд судалгааны ажил эхэлсэн байгаа. 2005 оноос эхлээл анхны 2 Мазала баавгайг барьж сансрын тохиолдолд юм хүзүүж тэрний байршил одоо жилийн идэвхийг ингэж судалж эхэлсэн. Тэгээд энэ тэр төсөл маань 2007 онд одоо дууссан байгаа. Тэгээ 2007 оноос хойш энэ биологийн хүрээлэн энэ олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтарсан ийм судалгааны баг гаргаж ингэж ажиллаж байгаа одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгвэл энэ олон улсын байгууллагуудаас одоо энэ тэмдгийн хамтлагчдаас зүүн тооны мөнгө гаргаж ингэж дэмждэг бидний судалгааг. Манай биологийн хүрээлэн бол одоо төсвийн байгууллага энэ дээр яг тодорхой хэмжээний тийм зарцуулсан юу ахгүй одоо судлаачтай л томилтогчл ингэж л ажил болж байгаа. Тийм л юутай л ажиллаж ирсэн. Тэгээ сүүлийн жилүүдэд одоо энэ тэр олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан. Тэр Хари Орналдс гэдэг одоо насаараа тэр Аляскийн баавгай судалж байгаа. Амьдралдаа 50000 баавгай барьж одоо судалж ирсэн. Тийм үү. Тэр хүн бол тэр олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч байхдаа 2006 онд тэр Японд орлуулад энэ баавгай судлалын нийгэмлэгийн орлуулад тэн дээр би ерөнхийлөгчийн ажлыг ингээд аль биесээр өөр хөвсөлтөөр хүлээлгэж өгье. Тэгээд би одоо ингээд үлдсэн амьдралынхаа хугацааг Монголын Мазала баавгай хамгаалахад зориулнаа гэж. Ингээд тэгээд 2007 оноос эхлээд өөрийнхөө тэтгэврийн мөнгөөр одоо тэр сансрын тохиолдолд үзүүлж автомат камер тийм ээ. Тэгэл тэр судалгааны зардал хэрийн судалгаа зардлын тэрийг бүгдийг л тэр хүн дааж ингэж явж ирсэн. Тийм л одоо санхүүгийн хувьд л судалгаа тиймэрхүү мэхтэл явагдаж ирсэн. Одоо бол тэгээд энэ
манай төр цэцгээс анхаарч энэ судалгааны тал дээр бол бас нэлээд онцгой анхаарч ажиллагаар л болж байгаа. Тэгэхээр бас яг мазаалаа байгаагаа хамгаалахын тулд одоо сошиал медиа буюу жиргээчд манаас нэгдсэн байгаа. Бас үндэсний бахархал төрийн бас байгууллага байгуулсан байгаа. Тэгэхээр яг энэ хоёр байгууллага маань одоо яг байгууллага орчны яамтай за төрийн бас байгууллагуудтай яг хэрхэн хамтарч ажиллаж байна. За дээрэс нь дахиад нэг зүйлийг нэмж асуухад мазаалаа байгууллага чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудаас нэлээдгүй байдаг. Яг энэ дундаас яг ямар аль төрийн байгууллага, ямар тооны төрийн байгууллагууд нь яг үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. За 2012 оны 12 сарын сүүлийн байдлын судалгаагаар бол мазаалаа гэдэг нэр бүхий орсон 27 байгууллага байна гэсэн бүртгэл байсан. За эндээс төрийн бас байгууллагууд байна гэсэн бүртгэл байгаа. Тэгэхээр энэ 27 байгууллагаас мэдээж 27 бол бүгдээр идэвхтэй оролцсон бол одоо нэг бидний мэдээд байгаа нэг 22-оос мань их байгаа гэдэг баг нэг төрийн бас нэг мазаалаг хамгаалал те баг яаж боломжтой. Гэхдээ харамсалтай нь бол бүх байгууллагууд идэвхтэй хамгаалалт үйл ажиллагаанд оролцдог. За сүүлд бол энэ Твиттерээр бол энэ нийгмийн одоо сошиал медиагаар бол үндэсний бахархал мазаалаа гэсэн юм төрийн бас байгуулалт дөнгөж байгуулад энэ залуучууд маань за ерөнхийдөө бол аливаа үйл ажиллагаа миний энэ бол хувийн бод аливаа үйл ажиллагаа 2-3 хэлбэртэй хийгддэг баг. За зарим нь бол мэдээ төр засгаас дээрээс удирдан зохион байгуулсан хэлбэр, нөгөөх нь бол сонирхолтой тулгуурласан хэлбэр, за нөгөөх нь бол мэдээж шууд эдийн засаг сонирхол хоёрыг нийцүүлсэн хэлбэрүүд байдаг. Тэгэхээр сонирхолтой тулгуурласан хэлбэр бол нэлээд одоо масс одоо нэлээд олон тооны хүмүүс хамарч чаддаг ийм давуу талтай. Гэхдээ нурахтаа бас амархан яг тэр хэмжээр хурдан бас нурчдсан болов уу гэж харагдаж байдаг. Тэгэхдээ мэдээж шинэ байгууллагч төрийн бас байгууллагатай бид нар гэсэн хамтарч ажиллахаар бол санал солилцсон. За энэ үндэсний бахархал мазаалаа төрийн бас байгууллага бол ерөөсө хоёр зарилтыг бол төвшүүлж байгаа. Нэгдүгээр бол тэрүүн дээр байгуулагч ногоогчлын яамнаас одоо өнөөдөр хүртэл хийж байгаа дээр нэмэлт хичээл дээр хамтарч ажиллая гэсэн байдлаар бид нар тохиролцсон. За хоёрт бол мазаалын талаар маркетингийн асуудлыг одоо хариуцж ажиллана гэж тэгээд. Энэ маркетинг маань дотооддооч гадаад улсад олон улсын түвшинд ч гэсэн Монголын говьд те мазаалаа гэдэг одоо баавга байжтэй гэдэг бол олон улсад одоо таниулах тий ажлыг бол шууд удирдан зохион байгуулна гэдгээс юм зорилттой байж байгаа. За мазаалаа сан гэж бол төрийн бас байгууллага байна. За мазаалаа санд маань бол их олон жил одоо энэ мазаалаа баавга одоо цаг одоо хүч амьдралаа зориулсан одоо хүмүүсүүд мань байдаг. За бидний мэдэн Монголоос гавьяат байгуулагч гавьяат доржраа гэж хүн байна тий. За мөн одоо мазаалаа сангийн минь тэргүүнээр саяхан одоо манай байгуулагч аялал жуулчлал гэж байхсан яам нэмэр сайд Цогтбаатаргаа болсон гэж сонссон. За гэх мэтлэн за мөн одоо New жуулчин компани захирал тэргүүн нэргүүн гэсэн ийм одоо туршлагатай басчгүй бас тий олон нийтэд танигдсан хөрөнгө одоо бас босгоод нэг ажлыг хийчих ийм одоо боломжтой ийм чадaltaй хүмүүсүүд байдаг. Тэгэхээр мазаалаа сан маань бол өнгөрсөн жилд хүртэл бол яг нэмэлт хичээлтэй бас нэлээд бас санаа зовдөг байсан. Одоо жишээ өнгөрсөн жил Newcom компаниас 5 сая орчим төгрөг гаргаж нэмэлт хичээлдэр бол хөрөнгө оруулалтыг босгосон байх жишээ нэ байгаа. Гэхдээ бас мазаалаа сан маань одооноос бол бас дахиад идэвхжих байх. Нэг хэсгээс жоохон үйл ажиллагаанд жоохон одоо саарам гэх юм уу шатанд орцсон бас одоо бол идэвхжих байх гэж найдаж байгаа. За говийн мазаалаа төрийн бас байгууллага байна. За говийн мазаалаа төрийн бас байгууллага бол бас сошиал нэтворкээр бол нэлээд одоо тэгдэд маань мазаалаа төлөлийн одоо мэдээллийг бол хүргэхэд бол нэлээд бас ажилтдаг. За гэх мэтийн төрийн бас байгууллагууд ер нь бол байна. Тэгээд төрийн бас байгууллагууд маань бол ерөнхийдөө яаж хамтарч ажиллах вэ? Энэний үйл ажиллагааг уялдан зохицуулах одоо үүргийг бол байгууллагч ногоогчлын яам авсан. Тэгээд бид аль болохоор мэдээллийг нэгдүгürt бол нээлттэй байлгана. Яагаад гэвэл одоо мазаалын талаар ямар хаана хин ямар үйл ажиллагаа явуулж байна, хэдэн төрлийн төсөв байна уу? Тэ яаж хэрхэн үр дүнтэй зарцуулж байна. Яг нөгөө мазаалаа гэдэг амтан дээр мань очиж чадчихэв нүггүй. Бидний яриад байгаа цаасан дээр буулгаад байгаа. Тэр үйл ажиллагаа цаасан дээр буулгаад төсөөлөд байгаа хөрөнгө мөнгө мазаалаад мань хэрхэн тусаж очиж байна гэдэг талын мэдээллийг нэгдүгээр нээлттэй тавина. Хоёр дахь юм бол үйл ажиллагаануудыг уялдан одоо зохицуулна. Өөрөлдөө давхарлуулахгүй байх тэ аль болохоор үр дүнтэй болох талын уялдаануудыг бол хийхээр бол үүргийг бол бид авсан байгаа. Тэгээ энэ үүргийнхаа дагуу чадагч нэгээрээ бол уулзалтуудыг ойрхон зохион байгуулж байна. За мөн одоо захим хуудасаар бол мэдээллүүдийг хүргэж байна.
Тэгэхээр би бас дараагийн асуултаа хоёроос асууя гэж бодож байна. За генийн нөөцийг хадгалж үлдэх талаар бас нийлүүлэх ажил хийхээр төлөвлөж байгаа юм тийм ээ. Тэгэхээр яг энэ ген гэдэг монодыг мазаалаа баага яг юугаараа илүү. За зарим тохиолдолд баавгын төрөл бус гэсэн зүйлийг бас тийм мэдээлэл байгаад байгаа л да. Дэлхийн одоо байгаль орчны амьтны юунаас бүртгэж авахгүй. Энэ бол баавгын төрөл биш гэсэн зүйл байгаа. Тэгэхээр гений одоо энэ лабораториос хийсэн судалгаа маань яг Монголд одоо ховордоод байгаа баавгын Монгол мазаалаа маань яг мөн гэдгийг баталж чадах тийм юу байгаа юу? Генетик онцлог. Энэ дээр бол яг генийн сан бүрдүүлэх гэдэг дээр яхад яг манай мазаалын судалгаа эхлээд яг их говийн шөхөр зүйлийн түүнийг хамгаалах төслийн хүрээнд бол мазаалаа баага эдийн дээж аваад тэгээ тэрийг аалнаа сандега гэд яг амьтны хүрээлэн яг яг тэнд бол нэг гэр нэг юм баага эсээ өсгөрийг хийгээд одоо хадгалж байгаа. Тэгээд энэ дээр бол генийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд бид нэр бас тэр мазаалаа баага популяцийн генетикийн судалгаа хийж байхад тэр бас мазаалаа баага генотип ямар байгаа вэ гэдгийг энэ 22 баага дээр тодорхойлж гаргасан. Энэ бас нэг ажлын үр дүн. Тэгээд одоо цаашдаа бол яг энэ судалгааг бүр нарийн хийхээр бид бас төлөвлөж байгаа. Мазаалаа байгааг үржилт оруулахын тулд одоо яг үдчих юм нэг тийм одоо хүчмэл арга гэж байдаг шүү дээ. Одоо нэг гений одоо үржилт оруулах зориуд арга тийм одоо зүйл хэрэглэх бүт юм боломжтой юу? Яг эсээ өсгөрөөс л хадгалсан байгаагаас бүр одоо мазаалаа бүр ингээ ор үгүй болоход тохиолдолд тех боломжтой. Одоо шинжлэх ухаан бол маш өндөр хөгжсөн. Тэгээд яг өсгөрөөсөө их боломжтой. Зөв. Тэгэхээр мазаалаа хамгаалах талаар за амьтны хүрээлэнгээ байгуулах боломжтой юу тийм ээ. Тэгээ хэрвээ амьтны хүрээлэн байгуулж одоо болчих юм бол бид нэр өөрсдөө одоо энэ мазаалаа байгаагаа өөрсдөө үржүүлэх тийм боломжтой юм болов уу гэж би бас хараад байна л да. За боломж гэдэг одоо аль талаас нь асууж байгаа би сая эдийн засгийн хувьд боломжтой юм уу эрх зүйн хувьд ч юм уу биологийн хувьд ер нь бүх талаас л да. За одоо мэдээж эдийн засгийн хувьд бол ерөнхийдөө Монгол орны засаг газрын төсөв одоо нэмэгдэж байна тий. Эдийн засгийн хувьд бол хувийн хвшил болон төрийн одоо оролцоотой холимог байдлаар шийдэх боломжтой. За юуны тухайн одоо яг амьдарч байгаа амьтных нь тэр орчинд нь уугуул нутаг гэж ярьж байгаа. Тэр уугуул нутагт нь одоо сэргээ нутагшуулт юм уу эсвэл одоо бүр гаршуулж байдаг юм уу одоо түүнийг одоо амьдрах хүчин тэтгснээрээ амьтны одоо тайван байдалтай болгоод нэг одоо Африкт байдаг да нэг үндэсний одоо амьтны хүрээлэн гэж хэлдэг тийм National Park гэдэг тэр хэмжээний болгох багт бол нэлийн цаг хугацаа орно. За манайд бол одоогор бол харин энэ мазаалаа чиглэлийн судалгаа хийж байгаа эдгэрнтийн мөн тоо за мөн зэрлэг амьтны хүрээлэн байгуулах одоо яг мэрэгчлэлтэнгүүд одоо нарийн мэрэгчлэлтэнгүүд бол нэлээд хомс байгаа. Тийм болохоор ирээдүйд бол бид мэдээж энэ шил чиглэлнэ бид бас юунаас оцрох бусад улс орн яг зэрлэг амьтны сайхан амьтны хүрээлэнтэй тэгэл тэнд нь одоо хүүхдүүд эцэгтэйгээ очил үзээл те амьтны тухай зан характерыг мэдээлэл амьтны тухай бах харахад амьтан хамгаалах сэтгэлээ төлөвшүүлж чадчихад манай улс бас эндээс бас юунаас нь оцрох өөртөө тохирсон бас амьтны хүрээлэн одоо бий болох юм ажлыг бол одооноос л бэлтэж ажиллах хэрэгтэй. За одоо тийм учраас бид одоо говийн экосистем одоо бид өмнөний говьд дээр бол газрын доорх баялгаа ашиглаж эдийн засгийнхаа хөгжлийг бий болгох энэ асуудал нэлээ яваад эхэлчлээ те. Яваад одоо галтрыг мань одоо зогсолтгүй явахаар болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо өөр Монголд хаана говь байна гэдэг аваад үзэх хэрэгтэй. Тэгэхээр энд бол Алтай өвөр говь байна. Тэгэхээр чинь мэдээж Алтай өвөр одоо өмнөний говьд мань аялал жуулчлал хөгжил бас одоо тийм таатай орчин үүсэхгүй байж магадгүй те. Тийм учраас Алтай өвөр говийг одоо дүүцүүлэн хамгаалах гэж ярьд юм да. Одоо биологид олон янз бүрийн дүүцүүлэн хамгаалах. Өөрөлдөө нэг газар нутагт одоо тухайн одоо экосистемийг одоо эвдэрсэн ч байдаг байгалийн нөөцийг хомсдуулсан болвол энэ хохирлыг тухайн газраа нөхөн сэргээчээд үлдсэнийг нь одоо өөр газар одоо дүүцүүлэн одоо нөхөн сэргээж хамгаалах гэсэн ийм ойлголтыг бол анх удаа одоо байгаль орчны хуулиудад бол орж ирсэн юм ба. Энэ эрх зүйн үндснээс бас дүүцүүлэн хамгаалах байлаа говийг тархан газар АБ 2 хэсгийг хоёуланг л зэрлэг амьтны өлгийн нутаг тийм зэрлэг амьтны үндэсний хүрээлэн бий болох боломж бол бий. Тэгэхээр одоо бас олон нийт одоо ингээл мазаалаа баавгаан тул одоос нэгдээлэн тийм ээ. Тэг яг энэ мазаалаа баавгаа маань өсөн үржих тийм боломж бололцоо байгаа болов уу гэж
асуумаар байна л да. Яг цаашдаа ингээд хамгаалаад бид нэр амьдрах орчныг нөхцүүлээд нөхцөлийг бүрдүүлээд ингээд явхад. Тэгэхээр энэ говийн их тархан газрын хэсэг тийм ээ. Одоо ерөөсөө экосистем гэж. Экосистемийн тэр багтаамж маань одоо ер нь энэ тэр экосистемийн чанарыг тийм ээ. Одоо байгаль тэр нөөцийг нэмэгдүүлэхгүйгээр одоо энэ хэмжээнд ингэж байгаад ах юм бол одоо энэ хэдэн баавгаг л тэгэл байгалийн өсөхчгүй айгүй л энэ цагуурын их гинтийн тийм эрсдэл одоо гинтийн өөрчлөлт гараад эсвэл ган гинт автомж олцроод 2-3 жилээр ган болох юм бол энэ мацал аваагаас сүнж магадгүй. Тэгэхээр хамгийн гол одоо судлаачид энэ тэр технологийн явуулалтын гол баримталж байгаа одоо бодлого бол ерөөсөө тэр байгаа орчинд нь тийм ээ тэр орчныг нөхөн сэргээх одоо тэр манай говь цэлийн жинхэнэ цэлийн нутагчтай тэр алтай өвөр говь. Тэгэхээр тэрэнд бол хур бороо ороод байх юм бол одоо сэргээл өв сургуульд нь ургаад л тэгээ зарим жил хавар эрт ингээд ногоо орсон үед л тэр бидний тавьж гисэн тижил тэр бол мазал огт ирэхгүй зөвхөн тэр шинэ ногоогоо хөөгөөд ингээд явцдаг тийм тохиолдлууд байдаг. Тэгээд би үл ингэж боддгийг одоо тэр Лас Вегас центр гэж одоо тэр цөлийг үл ерөөсөө тэр их одоо ангаа газар болгоцсон тийм ээ. Нэг жаргалын орон болгоцсон. Гэхдээ бид нар бас энэ алтай өвөр говийнхоо тэр экосистемийг л улам сайн ингээд тэтгээд байх юм бол айгүй ангаа газар ийм маягтайж тийм сайхан өвс урах боломж тэр хөрсөн нь бол тэр хөрсөнд байгаа ургамлын тэр үр үндэс нь бол байгаа. Хамгийн гол нь энэ хурд тундас маш багаардаг. Сүүлийн жилүүдэд улам багасаад одоо тэр Баян Торон цагуурын станц, Ихэн голын цагуурын станц хоёр тэндээс яхад бол жилдээ ерөөсө 55 мм тунцлуу ундаг болсон гэж байна. Тэгэхээр энэ нь бол ерөөсө алаг цав газар. Тэгээ одоо сая тэнд одоо дархан газрын мэрэгчлэнүүд урд говьор яваад ирсэн гэл надад уцаар шүү дээ. Тэнд бол одоо огт цасгүй байна гэж байна. Тэгэл энэ ангаа газар бол 100 болоод байгаа шүү дээ. Тэнд бол огт цасгүй байхгүй. Тэгэл хавар өвөлдөө ингээд цас унахгүй байна гэдэг чинь хавардаа одоо өвс ногоо орохгүй чийг байхгүй гам болно гэсэн нэг дохио. Тэгэхээр энэ хавар бол одоо тэр энэ тижэл тавьж өгнө гэдэг манай энэ төрийн бас байгууллагууд их санаачлал гаргаад байгаа нь маш зүйтэй асуудал гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо яг мазала багваг хамгаалахын тулд хийх ёстой ажлуудыг одоо дурдвал за бас манай нэвтрүүлгийн одоо цаг манаас богинох юм байна. Та бүхэн манаас нэвтрүүлэг дуусгах цаг мөчүүдээ мазала багваг хамгаалахын тулд за Монголын одоо дэлхийд одоо мазала багваг зөвхөн Монгол байдаг юм шүү гэдэг одоо яг мессежийг өгөхийн тулд та бүхэн бас ард иргэдтэй бас уриалга бас хэлээч гэж зөвснөр байна. Тэгээ энэ Монголын говь тийм ээ. Ерөөсө түрүүгийн хэлсэнтэй дэлхийд 8 зүйл байгаа гэл. Одоо жишээ нь хамгийн үлгэр жишээ нь бол хамгаалсан одоо хятадын тэр панда байгаа тийм ээ. Одоо тэр дэлхийн байгаль хамгаалах сангийн бэлэн болцсон. Тэр нь бол харахад их алаг гаднаас харахад л өнгө цусайтай байгаа. Манай мазала байгаа говийнх юм болох тэр нэг зураг болгоно бүр зэсэл гардаг. Тэгвэл энийг л одоо ерөөсөө Монголын л гэж одоо тодруулж тийм ээ. Энэ олон зүйл баагануудаас манай энэ говийн тэр хүнд нөхцөл амьдэрдэг шиг тийм хүнд нөхцөлд байдаг тийм өөр баавга байхгүй. Одоо туйлын баавга бол яг хөө тэнд их цас мөсөн дотор байдаг л гэж байна. Тэгэхдээ энэ чинь идшээ олон элбэг бас л тодорхой хэмжээнд өсөж байгаа л гэж. Одоо хангаан баавганууд бол одоо энэ зүүн өмнөд Азийн тэр баавганууд бол тэрүүл дулаан уур амьсгалтай юм их сайхан газруудад байдаг. Тэгэхээр дээрээсээ энэ Монголын говь цөлд цөөхөн үлдсэн мазала баавга гэж амтан бол одоо англи зүйн хувьд өөр зүйл салбар зүйлгээд ингээд тогтоовол олон улсын анхаарал наашаа хандах нь мэдээж одоо энэ судлаачтай. Дээрээс нь ерөөсөө энэ говьд ерөөсөө цөөхөн үлдсэн гэдгийг л энэ л ойлголтыг л дэлхийн нийтэд төрүүлж чадах юм бол одоо хамгаалах талын дэлхийн нийтийн
Тэрүүний ажил. Анхаарал тийм. Дээрээс нь тэр панда бавгаа гэдэг хэдтүүд тэрбум доллар зарцуулж иж одоо нэг 3000 толгой болгож авсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тимийг зөвхөн Мазалаваа зарцуулна гэдэг л боломжгүй. Тэгэхээр яг тэгж олон болохгүйгээр зүгээр амьдрах орчинд нь доктортой найдвартай ингээд өсч ирж идэх тийм л нөхцөлийг л бий болгож чадвал болох юм. Тэгэхээр Монгол хүнийг бас энэ нэрстэй суур амьдралтай газарт их тийм одоо тийм бие даах чадвартай одоо амьдрах чадвартай нэг тесвэртэй гэж хэлдэг ш олон улсад дэлхийд дэд монголчуудыг. Яг тэрнтэй адилхан энэ хүнд нөхцөл, энэ ширүүн нөхцөл өнөөдрийг хүртэл бас цөөн тоотож гэсэн оршин тогтноод байгаа гэдэг нь бас Мазала баавга нь өөрөө амьдрах чадвар их өндөр байна. Тэнд Мазала гэдэг нэг баавга амьдрах гэдэг тэмцээд тий одоо дэвчээр хатуужлаа гаргаад ийм өндөрч одоо өнөөдрийг хүртэл оршин тогтноод байгаа болохоор үүн дээр бас бид нар Монгол хүн бүхэн одоо Мазала баавгаг одоо хамгаалахад одоо гар бие оролцдог маа гэхэд бас сэтгэл санаа одоо олон улсад түүний нэр хүндийг одоо гаргах тий. За одоо яа дээ танин мэдүүлэх, бусдаа танин мэдүүлэх гэсэн ийм ажилтад бол оролцох юм бол мэдээж хэрэг одоо энэ ажил маань олмод өргөжж цэцэлжилт ирэх байх л гэж бодож. За одоо ирээд Мазала баавга яг ийм хатуу ширүүн нөхцөл тасан цогцсон гэж хэллээ. Энэ генетик онцлогийн хувьд ч гэсэн яг ийм нөхцөл тасан цогцсон амьтныг судлах нь бол бас их сонирхолтой. Тэгээд ийм амьтныг ингээд бас судлаад мэдчих юм бол магадгүй дэлхийн ингээд дулаарл боллоо гэхэд яа ийм нөхцөл яаж засан зохицож амьдрах юм тэгээд яг тэрийг бас тодруулах боломжтой. Тэгээд ийм цөөх үлдсэн Мазала баавгаг одоо яг бид нар боломжтой байгаа дээр хамгаалахгүй бол яг магадгүй яг гинтийн байгалийн цаг өөрийн нөхцөл болоход үгүй болчвол дараа нь ойротцсон байх болно. За тэгэхээр бас олон телевизийн олон форум хилцэл мөрөлгийг хүлээн авч хүрэлцэн ирсэн таагууртаа бас баярлалаа. Тэгээс манай үзэгч олон манаас Мазала баавгын тал дээр бас тодорхой мэдээлэл авч ядсан баг. За тэгээд манай одоо олон форумын урилгаар биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтнанд доктор Амгалан, за хүрээлэн буй орчин байгалийн нөхцөлийн газрын мэрэгжилтэн Онон, за биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Одоор нар хүрэлцэн ирсэн байгаа юм аа. За тэгэхээр олон телевизийн олон форум хилцүүлэгтэй хамт хийсэн үзэгч та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас юун түрүүнд бас та бүхэндээ нэгэн зүйлийг хэлэхэд олон телевизийн хамт олон Мазала баавгаг одоо хамгаалах үүсэд одоо гар бие оролцож байгаа гэдэг одоо дурдан хэлхийн зүүн хэрэг баха. Тэгээд олон телевизийн сайн бүхнийг та бүхэндээ хүрэхийг зорддог. За улмаараас Мазала баавгаг Монголын нэрийн хуудас болохын төлөө одоо хамтран ажиллах гэж байгаагаас энэ дэвшинд одоо дурдан хэлхийн зүүн хэрэг баха гэж бодож байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.